авъя. За баярлалаа. Тэгэхээр энэ хууль нэг удаан амьдрал дээр хэрэгжихгүйгээр хэдхэн сарын дараа ингээ өөрчлөгдөх асуудал ороод ирж байгаа юм л та. Тэр их хурлын даргын үгэнд ч гэсэн чуулганы нээлтэн дээр гарч илээс ер нь хууль боловсруулах асуудал дээр анхаарахгүй болохгүй нэ гэж. Их хурлын нэр хүнд бас иргэдийн дунд таагүй байгаа нь бас энэтэй ч холбоотой. Тухайлбал энэ дээр нэг ийм асуудал гарсныг би яг тухайн үед санаж байна. Байнгын орооноос ажлын хэсэг гараад жишээлбэл одоо суман дээр спирт худалдаалахад 10 сая төгрөг гэж засгийн газраас оруулж ирснийг зоригт гишүүнтэй ажлын хэсэг 1 сая болгож өөрчилсөн. Байнгын хороо тэгж дэмжиж өөрчилж оруулж ирсэн. Гэтэл чуулганы хоролдон дээр орж ирээд нөгөө засгийн газрын орж ирсэн 10 сая гэдэг нь дэмжигдээд гарцсан байгаа юм л да. Гэтэл нэг саналаар Тэгээ хэрвээ энэ байнгын хорооны санал дэмжигдээ явуулсан бол өнөөдөр нэг иргэдийн дунд бухимдал гарахгүй байх байсан. Тэгээ нэг санал ихээр ч одоо би сангийн сайдаас асуух гэдэг юм бол та жишээлбэл одоо яагаад тэр засгийн газрынхаа санал дээр хатуу байр суурьтай 10 сая байх ёстой гэж ингэж бодоод ирсэн юм бэ? Тэгээ таны санал чи амьдралд нийцсэнгүй шүү дээ. Тэгээ би та бүгдэд хэлдэг шүү дээ. Энэ амьдралд нийцэхгүй юмнууд дээр яг л одоо асуулт тавиал янз бүрээр хэлдэг. Та нар болохоор баахан тайлбар тавиал тас күрээсээр гаргадаг шүү дээ. Гэтэл амьдрал дээр ийм болоод ороод ирж. Тухайн үед нь та яагаад жишээлбэл нэг саналаар ингэж зөрүүлэхэд энэ асуудлыг амьдрал нийцтэй болох тал дээр санал гаргасангүй. Хоёрт энийг бас нэг тийм далимдуулчихсан юм бас болчиход байна уу гэж би одоо бодоод байна л да. Тэр амьдрал нийцэхгүй байгаа саналуудаа бол өөрчлөх ёстой. Гэтэл энэний хажуугаар одоо нөгөө борооныгаа чон орж ирдэг шиг одоо энэ зарим нэг байх ёстой хураамжуудыг буулгацсан л харагдаад байна л да. Жишээлбэл хэрвээ хураамжаар та бүхэн зохицуулт хийгээд байгаа юм бол зохицуулт хий. Энэ бол зөвхөн үйлчлэгээний хүйс биш ээ. Одоо бас татврын нэг бүрэлдэхүүн татвараар одоо зохицуулт хийдэг шиг бид нар зохицуулт хийнэ. Зарим одоо үйлчлэгээн дээр бол хязгаарлалт тавихад ашиглана гэж байгаа бол жишээлбэл та нар нэгт бүтээгдэхүүн энэ дээр тэгээд шүү дээ. Монопол үйлдвэрлэлийг зарим газ энэ дээр бий болгоё гэж ингэж яриад. Тэгсэн мөртлөө зарим нэг салбар дээр болохоор ингээд зад тавьчихад шүү дээ. Одоо жишээлбэл эрчим хүчний тарифуудыг бол бид нар хураамжуудыг бол нэлээд өндөр болгосон байсан чи одоо 25 мянган төгрөг 12 мянган төгрөг болгоцсон байл бууруулад. Харилцаа холбоон дээр бууруулсан байна. Нефт бүтээгдэхүүн дээр зөвшөөрөл олгоход бууруулсан байна. Тэгэхээр энэ ямар үндслээр бууруулчих вэ? Спирт үйлдвэрлэхээр арх үйлдвэрлэх зөвшөөрөл авах дээр буурсан байна. Цахилгаан холбооны үйлчилгээ, ярианы үйлчилгээ эрхлэлээр буурсан байна. Хэд байсныг хэд болтол бууруулав? Ямар үндслээр энэ одоо жишээлбэл түрүүний миний хэлээд байгаа энэ хураамжуудыг бууруулчихва. Тэгээ эн чинь өөрөө бас эргээд тийм нэг сайн үр дагавар гарахгүй гэж бодод байна л да. Бид нэр тодорхой юм дээр жишээлбэл одоо засгийн газар зохицуулт хийх гэж байна гэж ойлгоод тэр өндөр байсан одоо хураамжуудыг бол өндөрөөр нь авч үзсэн юм байна. Ажлын хэсэг гараад. Гэтэл өнөөдөр буураад ороод ирж байна л да. Энэ ч одоо далин болчиход энэ аль эсвэл үнэхээр бодиттой ямар нэг үндэслэл байна уу гэдэг талаас нь та тайлбарлаж өгөөч. За. Баяр цагт сайд хариулъя. За, давсан гишүүний асуултанд хариулъя. Байнгын ажиллагаатай парламент байгаагийн онцлог нь бол амьдрал дээр байгаа зүйлийг бол хуулиар зохицуулт хийж нөхцөл байдлаас шалтгаалаад өөрчлөх үрд бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг, шинээр хууль санаачилдаг, шаардлагагүй болсон хуулиудыг хүчингүй болгодог. Тэр хуулийнхаа дагуу явж байгаа юм зүйлээ гэдгийг хэлмээр олон хууль ярьж хэлж болно. Одоо ч гэсэн бид нар бол Монгол улсын нийт амьдралыг зохицуулж байгаа үндсэн хуулиа өөрчлөх тухай яриад ажлын хэсэг байгуулад ингэж явж байгаа. Энэ бол байнгын ажиллагаатай парламент ардчилсан сэдвүүтэй газарт бол байнга байдаг ийм үйлдэл гэж би ойлгож байгаа. Тэмдэгтийн хураамжийн хуулийн 2 зүйл залт дээр бол асуудал гарсан. Тэр нь бол энэ спиртийн өндөр агуулмжтай сул агуулмжтай бүтээгдэхүүнийг худалдан борлуулах дээр за хүнд аюултай хортой химийн бодисын экспортлох дээр бол
импортлох энэ асуудал дээр бол асуудал гарсан. Энэ дээр нь бол судалгаа хийгээд оруулж ирсэн ийм зүйл байгаа. Тэгээ би даваасран гишүүнд энэ очоогүй болов гэж бодох юм. Энэ өмнөх заалт нь ямар байсан? Шинэ заалт нь яаж орсон? Юуны саналаар ямар үндслээр орсон бэ гэдэг ингээ ардталтанд тайлбартай байгаа байхгүй. Хүчин төгөлдөр мөрдөгж байгаа хуулийн зүйл заалт тэдгээрийн агуулга гэдэг нэгдүгээр мөр байгаа. Хуулийн төсөл зүйл заалт тэдгээрийн агуулга гэдэг ингэж 2 дугаар мөр тайлбар үндслэл гэдэг ингээд гаргацсан. Ямар байгууллагын саналаар яагаад орж ирсэн бэ гэдэг нь нэлээд дэлгэрэнгүй байна. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ зүйл бол нийт энэ хууль бол 6 зүйл 263 заалттай шинээр нэмж байгаа 17 заалт байгаа. Найруулгын 5 заалт байгаа. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулалттай холбогдуулж найруулсан 5 зүйл 129 заалт байгаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан үг үсэг хувь хэмжээг өөрчлөх 25 заалт. За үг үсэг хасах 5 заалт. Хуулийн 82 зүйл заалтыг хүчингүй болгосон ийм маягаар бол энэ хуулийн төслийг боловсруулж оруулж ирсэн байгаа. Яагаад ийм олон зүйл заалт ингээд хасагдж байгаа юм бэ гэж сонирхож магадгүй. Энэ хуулийг батлсны дараа аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулийг 1 сарын 20-нд баталсан. Энтэй холбогдуулаад 18 төрлийн тусгай зөвшөөрөл бол хүчингүй болсон байна. Энтэй холбогдуулж бид нар зайлшгүй энэ дээр зохицуулсан байгаа олон зүйл заалтыг бол хүчингүй болгож хасгаар ингэж найруулж оруулж ирсэн. Хоёр үндсэн шалтгаанаар энэ хуулийг бол шинжилгээ энэ өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байна. Гол зохицуулт өөрөө тэмдэгтийн хураамжийн хууль биш ээ. Гол зохицуулт өөрөө аж ахуйн нэгжийн зөвшөөрлөө ойлгохгүй. Энэ дээр үндэслэж бий болгож байгаа тэр аж ахуйн нэгжийн зөвшөөрлүүдээ яаж олох вэ гэдгээ хураамжаар зохицуулж байгаа. Нөгөөх нь бол төрөөс үзүүлж байгаа үйлчлэгийг хураамжаар зохицуулж байгаа. Ийм зохицуулттай байгаа гэдгийг хэлэх гэсэн. Тэгэхээр таны саяны асууж байгаа зүйл заалтуудыг бол бид нар мэргэжлийн яам агентлагуудаас нь авсан. За түрүүн Тэлхан гишүүн хэлж байна. Та бол багасгсан байна гэж хэлж байна. Тэлхан гишүүн бол өндөр байна, бүр багасгая гэдэг санал тавьж байна. Тэгэхээр гишүүн болгон бол өөрөөрийнхөө харж байгаа. Өндөр байна, нам байна гэх. Тэгтээ консенсус хүрэх асуудал нь бол мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоодоос гаргаж байгаа санал дээр бол илүү их үндэслэж байгаа. Ер нь бол аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хязгаарлаж олгож байгаа нь бол тухайн бизнесийн өрсөлдөх чадвар, ашигтай ажиллах, төрийн бодлоготой уялдуулж байгаагаар бол аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулиар зохицуулагдж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тэр спиртийн өндөр агуулмжтай бүтээгдэхүүнийг борлуулах асуудал дээр бол 10 сая байж байгаад 1 сая болгож орж ирсэн. Төсвийн байнгын орон дээр дэмжигдсэн олонхын саналаар. Би бол чуулган дээр орж ирээд бас олонхын саналаар дэмжигдэнэ гэж найдсан. Барьцагцаад нэмээд хариулъя. Засгийн газраас оруулж ирсэн төслийн хувьд бол би засгийн газраас оруулж ирсэн төслөө хамгаалаад санд өгөө. Нэгэнт олонхоор дэмжиж бусдын дэмжиж гарна гэдэг ийм байр сууриас хандж ийсэн. Тэрнээс яг надаас шалтгаалж энэ хуулийн хувь зай шалтгаалж ийна гэсэн бол би бас өөрөөр хандах байсан. Баярлалаа. За таас урамшгүй. Тодруулаад асууя. Тэг би энэ хууль анх одоо өргөн бариад өөрчлөх шаардлага байсан уу гэдэг дээр бол би энэ өөрчлөгдөх ёстой. Яг гэвэл олон жилийн хугацаанд одоо 90-ад оноос хойш бол энэ асуудал байнга яригдсан гэдэгтээ бол санд нэг байсан шүү дээ. Зүгээр энэ хууль маань их өргөн хүрийг хамарж үйлчлдэг учраас би анхааралтай шийдэх ёстой, дутуу болгочихсон байна гэдэг асуудлыг яриад байсан. Тэгэхээр энэ дээр би жишээлбэл одоо ингээд та нар зохицуулах гэж байгаа юм бол жишээлбэл яагаад одоо энэ эрчим хүч харилцаа холбоо энтрийг монопол биш байдлаар ингээд бууруулад ороод ирвэл гэдэг юм л да. Мөн энэ химийн хортой бодисон дээр хэд байсны 3 сая болгоч ба гэж. Ягаад гэвэл сүүлийн үед чинь нэг энэ химийн хортой бодисны асуудал ялангуяа энэ цөмийн одоо хаягдл Монголд байршуулах шинэ энтергээд иймэрхүү зүйл яригдаад байгаа учраас би жоохон хардас ирдэх гэлээ л да. Энэтэй ямар нэг холбогдолтой юм энтер орчоогүй үстэй. Зүгээр бусад ямруугаа чих хэрэггүй. Ер нь бид бол энэ хуулийг хэлцэхдээ маш сайн хэлцэх ёстой шүү. За барьцагцаад. За даваасрын гишүүний тодруулганд хариулъя. Энэ сангийн яам бол бүгдийг тогтоож чадахгүй. Тийм учраас бид нэр мэргэжлийн яам агентлагуудаас өөрсдийнхөө өгдөг зөвшөөрөл лиценз дээр та нар санал өгөө.
яг тэр санал өгтөө бас үндсэлтэйгөө өгөө. Гэт энэгээр нь бол авсан ийм зүйл ба. Тийм учраас тодорхой зарим асуудлуудыг эрдэс соёлын эрчим хүчний яам, за харилцаа холбооны асуудал хариуцсан агентлаг яам нь бол тодорхой тайлбаруудыг 1-2 дугаар хилцүүлгийн хувьэр бол өгөх бах. Гэтэ бид нар бол энэ өгж байгаа танилцуулгын дотор бол үндслүүдийн нэлээд дэлгэрэнгүй гаргаж өгсөн. Ямар үндслээр энэ тоонууд ингээ хөдөлж гинэ гэдгийг. За тэр юутай холбогдсон асуудлын хувьд бол химийн хорт бодистой холбогдсон асуудлын хувьд бол 21 дугаар зүйл байгаа. 21 дугаар зүйл дээр бол бид нар нэг гин зохицуулалтаа 75 сая төгрөгөөр зохицуулсан байсан. Тэгээ энэ зохицуулалтаа холбогдуулаад гомдлууд гарсан, саналууд ирсэн. Энтэй холбогдуулаад бид нар химийн үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг 66 аж ахуйн нэгжээр судалгаа хийлгэсэн. Тэгээд бид нар бол олон төрлийн үйлчлэгийг нэг дор зохицуулалт хийсэн байна. Тийм учраас химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6-гийн 4-т заасан Монгол улсад ашиглахыг хязгаарсан химийн бодисын жагсаалтыг 10 сая төгрөгөөр тусгаад, за бусд нь бол экспортлох, импортлох, худалдаалахын бол ангилаад 5 хуваагаад тэгээд 5 төрлийн зохицуулалт хийж бол оруулж ирсэн. Энэ зохицуулалт хийж оруулж ирэхдээ бид нар байгаль орчин аялал жуулчлалын яамны саналыг бол үндэс болгож оруулж ирсэн. Энэ бол нөгөө 75 сая байсан. Тэ. Тэгээ энэ бол таны одоо санаа зовоод химийн хор химийн биш цөмийн нөгөө хаягдaltaй холбоод тэр бол манай бүр тусгай хуулиар зохицуулж байгаа. Дээрээс нь Монгол улс бол олон улсын конвенцэд нэгдсэн. Тэгэхээр энэ асуудал бол бүр тусгаасан хуулиар зохицуулагдаж тийм асуудал шийдэгдэнэ. Энэ тэмдэгтийн хураамж болон аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулиар бол зохицуулагдахгүй ийм зүйл байгаа гэдгийг хэлэх гэсэн. Баярлалаа.